Орхугийн дэлгэр сайхан гэдэг хүнийхээ тухай нэг өдөртөө нэг жоохон нэг 20 минут ч юм уу зарцуулаад ярьчи гэж бодоод байгаа. Тэгээ энэ хүн маань яагаад унахгүй байгаа, яагаад энэ хүн маань байгаад байгаа нь ерөөсөө илт хитрхийх юмд оролцоотой юм байна гэж. Аргагүй одоо манай намд Монгол Ардын намд нэлээд мөнгө өгч гисэн. Тэгээ хүмүүсээ хөдөлгөж чаддаг, одоо хүмүүс нь хөдөлгөж чаддаг уу, тэгээ юм байдаг юм болов уу гэд. Өнгөрсөн тооног би нэг жоохон энд гүгээд явлаа шүү дээ ажлынхаа хажуугаар. Тэгээд тэрний дараа нэлээд олон хүн холбогдлоо. Ийм байдлаар хууль зөрчсөн. За ийм хүмүүсийг халан тална гэсэн гээл одоо нөгөө ямар юм бэлээ цааш нь харуулна шүү энэ гэдэг үгтэй юм байна л да. Төрийн албан нь хаагч байж. За гих мэтчлийн ийм юмнууд яваад. Тэгээд бас энэ Ардсан намын генсекийн асуудал 3 дахь өдөр шийдэх сайн байна уу арай минь дээ. Шийдэх гээд Ардсан намынхан бас хоорондоо хуралдаад фракцлаад ингээ явж байгаа юм байна. Тэгээ би энэ дэлгэр сайхан баяр цагт гэдэг хоёр хүний холбоосыг бас хэлье. Ардсан намынхан бас өөрсдөө үзэж тунгаана үзье. Би тэр юунд аягүй харамсаж байна. Цэлмэн билүү, цэнгүүн билүү нэг их хурлын гишүүн нэг хөөх охин байгаад идэв шүү дээ. Нэг нэлээд мэдлэгтэй боловсралтай. Тэр гишүүн хүртэл би одоо стратегч баяр цагтыг дэмжин энтер гэсэн тиймэрхүү юм ярьсан байна лээ. Та нар санаж байна уу? Оюутлагын гэрээг хийхэд баяр цагт нь Монгол улсыг төлөөлж сангийн сайд хийж байгаа хэрнээ. За тухайн компанийн хувьцааг худалдаад авчихсан. Тэгээ эндээсээ бараг нэг сая орчим доллар билүү би одоо тоог нь мэдэхгүй байна. Одоо сая орчим доллар тэр нөгөө эсрэг талынхаа талдаа ашигтай байх байдлаар ийм гэрээ хийсэн. Ингээд өнөөдрийн байдлаар одоо Монгол улс оюутлагыг ашигласнаас хичнээн тэр бомын өрөнд орсон бай гэд ингээд нэг ярьж исэн шүү дээ. Тэгэхээр энэ одоо энэ баяр цагтыг дэмжин энтер гэдэг Ардсан намынхан миний үгийг нэг сайн тунгааж бодооч. За хуучин эрүүгийн хууль дээр бол эрх мэдэл нөлөөгөө ашиглах 263 гэдэг зүйл байсан. Тэгэхээр энэ 263 гэдэг эрүүгийн хуулийн зүйл заалтыг болвол манай зөрчсөн гэж би бол бодож байгаа. Улсын дэвшүүхээс 10 жилийн ял авсан гэд ингээд энэ хэвлэл мэдээллээр нэлээд явж ирсэн. Тэгээд тэр нэг оюутлагын гэрээг хийхдээ нэг хувьцаа авсан, тэр мөнгө зээлсэн гэж яриад байсан шүү дээ. Тэр мөнгийг хаанаас хэн олж ирсэн бэ гэхэл Борхугийн дэлгэр сайхан олж ирсэн. За ийм байдлаар энэ хоёр ч бол нөгөө их олон жил үерхчихсэн. Тэгээ Ардсан намд бол нөгөө одоо энэ зам тээврийн хаан болчиход байгаа энэ дэлгэр сайхан гэдэг хүн чинь өөрийн найзыг энэ эрх мэдээлэл одоо магнатын байдалч гэдэг юм ийм байдлаар би дэмжиж байгаа юм болов уу гэж бодож байгаа. За мэдээж тагнуулын байгууллага бол энэ дээр бас ажилмаар санагдаад байна. Энэ дэлгэр сайхан хаанаас тийм их хэмжээний мөнгө олж ирээд оюутлагын гэрээг хийхэд баяр цагтад өгсөн бай. За баяр цогттойгоо нийлээд ингээд нөгөө баяр цогт нь тэрүүгээр хувьцаа аваад оюутлагын гэрээг манад ашиггүйгээр хийснээрээ хийгээд дараа нь нөгөө гэрээ хийсний дараа нөгөөтгөө өндөр үнээр зараад ингээд маш их хэмжээний мөнгө олсон. Монгол мөнгөөр одоо ичнэж тэрбум болдгийг тийм ээ. Тэгэхээр энэ нэгэн улсын тусгай алба юм чи энэ улсын тусгай алба маань тагнуул маань тэр мөнгийг хаанаас олж ирснийг мэдмээр байна. Баяр цогт дэлгэр сайхан хоёрын тэр мөнгийг Монголын одоо энэ оюутлага гэдэг энэ уурхайг ашиглах энэ гэрээг хийхдээ оруулж ирж мөнгө олсон. Энэ мөнгийг хаанаас олсон бэ гэдгийг тагнуулын байгууллага шалгамаар байна. Заавал би одоо ажлынх нь тагнуулын ерхий газрын гадаа одоо очиод сэтгүүлч нар цуглуулаад элдв янзын юм хийж байхаар та бүхэн миний энэ одоо ярьж байгаа зүйлээр нэг шалгаад өгөөч. Ардсан намд баяр цагтыг дэмжиж байгаа гэж байгаа энэ хүмүүс бол илт ийм хулгайн зүйлийг дэмжиж байгаа гэж одоо харагдаж штэ. Би бол жишээ нь баяр цагтыг одоо Ардсан намд ингээд дүүрээ засаад ерөнхийлөгчд нэр дэвшээд явна гэх юм бол би нөгөө сая намаржангаа балвсан бүүвэ зандан шатрахыгаа дэмжинэ. Энэ зандан шатрах маань бол хол илүү.
ийм том хулгай хийх, Монголд ийм том нүгэл хийгээгүй хүн байхгүй. Баяр цогтын дэргэд зүгээр цагаан цаас өндөг шиг цагаан амтан нөгөө сонгон шиг арилгасан сонгон шиг хөөрхөн ах маань болж таар. За тэгэхээр одоо ардсан намаас Норвег алтууийг би нэр дэвшвэл үзэн лууга амтмөр үзэн энэ гэх мэтэр ингээд ер нь мэдээлэлүүдээ хийчихсэн байна. Тэгэхээр энэ хүмүүс нэр дэвшээд явал хамаалаа, тийм ээ, байж болж байна. Тэгэхээр энэ улс бол өөрөө оршин тогтнохтой энэ аалзны тор шиг нам дагсан аалзны тор шиг ийм байдлаас салаач. Ардсан намынхаа та нар энэ би борхогийн дэлгэр сайхан гээд ярихаар цаана би шууд нөгөө бям цогт нь өөрийнхөө бям цогт нь дэлгэр сайхны найз бям цогт нь болох гээд байна гэдэг. Энэ холбоосыг та нар мэдэхгүй байж магадгүй. Тэр мөнгийг хаанаас авсан бэ гэдгийг баяр цогтоос сэтгүүлч нар таарах юм бол асуугаарай. Та оюу толгойн гэрээг хийхдээ Монголын талын эрх ашигыг хамгаалж байхдаа тийм ээ тэр хувьцаа авсан уу? За хувьцаа авсан бол үнэн тийм ээ. Наа чи өөрөө нөгөө нэг хэдэн сая доллар ч илүү нөгөө сая доллартай дансаа мартчихсан гэд бөмбөгдүүлсэн шүү дээ. Энд чи миний үг биш. Энд чи барууны хэвлэлүүд одоо тэр юу Швейцар байлаа ямар улс нь байлаа ингээд нэг мэдээ энэ төр гаргачихсан байсан шүү дээ хуулийн байгууллагууд. Тэгэхээр энэ зүйлсүүдийг нь асуу заяа. Та оюу толгойн гэрээг хийж байхдаа хувьцаа авч мөнгө олсон. Тэр мөнгийг хэн танд өгсөн бэ? Дэлгэр сайхан өгсөн үү гэж сэтгүүлч нараас асуу. За дэлгэр сайхандаа даарсан сэтгүүлч нар бас нэг юм асуу. Та ардсан намын генсек болох гэж байгаа. Ерөнхийлөгчд нэр дэвшгээр ингээ ажиллаж байгаа. Баяр цогтод тэр мөнгийг хаанаас олж ирж авчирч өгсөн бэ гэдгийг асуу. Дэлгэр сайхан зөвөн биз даа. За одоо тэр чи яг юм бити юм дээр хараал мараал бичээд байгаа. Ингээд нэг юмны энэ ярьж байгаа юмны үнц нь унцдаг шүү. Хүнийг тэгэж юу яагаад хэрэггүй. Ийм л юм хэлэх гэсэн. Тэгээ энийг энэ улс орн болж байгаа үйл явдлуудыг ер нь яг бас нэг стратеги байдлаар юм уу ингээд ерөнхийдөө нэг багцлаад харалдаа та нар хэн хаана эзэн болох гээд суугаад байгаа юм бэ гэж тийм ээ. Тэгэхээр би бас ерөнхийлөгчийг энэ дээр нэг анхаарч ажиллаач үндэсний аюулгүй байдал гэж нэг юм байдаг бол энийг бас анхаарч ажиллаач гэж хүсэж байна. Энийг анхааруулж энэ төрийн тусгай байгууллагууд дээр бас ажиллаач гэдгийг тийм ээ. Би харамсалтай нөгөө баяр цогтын ял авсан нөгөө дээд шүүхийн шийдвэрийг хаалттай гэдээ олж авч чадахгүй байгаа учраас тэрс дэлгэрэнгүй ярьж чадахгүй байна. Тэгээ дэлгэр сайхан баяр цогт гэдэг ийм нэгдэл байдаг. Ардсан намд бол дэлгэр сайхан борхогийн дэлгэр сайхан өөрөө зассан. Ийм л юм хэлэх гэсэн. Тэгээд нэг сайн бодорой улсын их хурлын гишүүд одоо энэ ардсан намын гишүүдээ 39 нас хүртэлх нь УБХ илүү тэдний нөгөө нэг баг хурлыг хэлдэг юм байлээ. Тэдний 60% хүртэл нь одоо юм 39 насны залуучууд байна. Залуучуудаараа удирдуулаач гэд хэлээд ах шиг байна. Гишүүд энэ зөв штэ. Одоо алийн болгоо нэг хэдэн өвгнөр бид хэдүүлээ нэг хуугаа майжуулж авах юм. Эдгээр ч одоо зүгээр үнэхээр одоо хэл хүүг байхгүй бид нарыг бүр энэ улсыг бүр яаж дороотуулах уу гэдэг дээр санал нэгдчихсэн аалзны торч шиг болчиход байна шүү дээ. Тэгэхээр генсек энтер дээр залуучууд нь сайн ажиллаа. За дахиад хэлье. Нэг юмыг дахин хэлэхэд бол сайн гэж би бас та бүхэнд ер нь хэлж байгаа тийм үү. Баяр цогттой дарах юм бол хувьцаа авсан мөнгийг чинь дэлгэр сайхан авчирж өгсөн юм уу? Оюутлогын гэрээг та элт ашиг сонирхлын зөрчилтэй Монгол улсыг төлөөлж хийхдээ Монгол улсын эрүүгийн хуулийн 263 эрүүгийн 2002 оны хууль шүү. Хийхдээ энэ зүйлийг зөрчиж эрх мэдэл нөлөөгөө ашиглаж улсын мэдээлэлд өөрт нь албан тушаалт нь огтсон тэр байр байдлаараа олсон улсын мэдээллийг ашиглаж хувьцаа авсан. За энэ хувьцааг авахдаа та дэлгэр сайхнаас мөнгө олж авсан уу? Дэлгэр сайхан танд мөнгө олж ирсэн үү? Дэлгэр сайхны мөнгөний тэр их усүр хаана байсан бэ? За дэлгэр сайхантай таарсан сэтгүүлчид дахиад юм асууна. Баяр цогтод та Монгол улсын эрх ашигыг ашиг сонирхлын зөрчилтэйгээр тэр нөлөөлж одоо оюутлогын гэрээг хийхэд нь мөнгө өгсөн үү? Ямар их сурвалжаас аль улсаас энэ мөнгө олж ирж баяр цогтод өгсөн бэ гэж.
энэ чинь ингээл яваад ахлаар энэ чинь ингээд цаашаага бүр ингээд зөвхөн дэлгэр сайхны асуудал биш маш олон хүний асуудал болох гээд байна. Энэ улсын хувь заяаны асуудал болох гээд байна. За ардчилсан намынханд бас нэг үг гэлээ. Ардчилсан намынхан манай намын дотоод асуудал чамд ямар хамаатай ардын намын одоо энэ халдсан толгойтой нөхөрт мөхөртэй баахан хараал бичих байлгүй. Үгүй юм аа. Үгүй. Энэ улс төрд нөлөө бүхий байдлыг одоо энэ ардчилсан намын генсек бол эдлэн. За цаашдаа Монгол улсын ерөнхийлөгч нар нэвших юм бол энэ монголчуудын хувь заяатай холбоотой. Би хуульч хөө. Одоо олон жил чимээгүй явах үедээ чимээгүй явж даруулах үедээ даруулж зарим нэг амьтных нь одоо за амьтын байх уу зарим нэг улс төрчийнх нь нохоод өрдөг мод хүртэл болж янз бүрийн юмар туулж ирлээ. Одоо энэ улс их орн маань арай хитэрлээ, иргэдээ. Энэ гүмбэлэг гэдэг хүн нэг ийм яриад байгаа шүү гэд нэг анхаарал шеэрлээ дэмжихэн дэмжиж яваарай. Миний ярьж байгаа үг бүхэн би хуульчийн тангараг өргөсөн Монгол улсын иргэнийхээ хувьд энэ хэлж байгаа зүйлстэй би бат итгэлтэй, үнэмшилтэй байгаа учраас ямар нэгэн зүйлд эргэлзэхгүйгээр ийм зүйлсүүдийг хийж байгаа шүү. Энэ 7 хоногт бол бас жоохон ажилтай байх нь ямар ч байсан ийм байдлаар эхлүүлээ. За дэлгэр сайхны дээр хүмүүсийг алан талан цааш нь харуулна гэдэг зүйлийг бас би бодож байна. Энэ төрийн албаны ёс зүйн хороо гэж байдаг. Төрийн албаны ёс зүйн хороонд энэ хүнийг өгөх шаардлагатай юм байна. За тагнуулынхан энэ ямар мөнгөний их үүсвэрээс энэ хоёр хүн ингэж холбогдож одоо хувьцаа авсан бэ гэдгийг шалгахыг хүсье. Бүх хүнд ад жаргал сайн сайхан Монгол улс мандан бадрах бүрэн эрхт байдлаа батхан бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүсье. Бүгдэнд нь амжилт. Баярлалаа.